Үс харчилгаа подкастын шинэ дугаар эхэллээ. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За өнөөдөр бид бараг хүн бүрийн сэтгэлийг зовоод нэг асуултын хариултыг олох болно. Тийм шүү. Хамгийн их айдас төрүүлдэг зүйл юу гэж үсээ угаасны дараа нөгөө усны нүхэнд бөөгнөрсөн үсээ харах. Тааж бас айдар ийстэй. Яг тийм. Гэхдээ энэ нь их тохиолдолд хэвийн үзэгдэл гэдгийг мэдэх үү? Хэвийн гэж юу? Үгүй байлгүй дээ. Тэр чин дэндүү их харагддаг штэ. Өчир нь хүний толгойд дунджаар 80-аас 120 мянган ширхэг үс байдаг. Тэгээд үс бүр өөрийн гэсэн ургах, амрах, унах гэсэн ийм 3 үе шаттай амьдралын мөчлөгтэй байхгүй юу? За. Тиймээс өдөрт нэг 50-аас 100 ширхэг үс унах нь мөчлөгийн нэг хэсэг, ерөөсөө үгт хэвийн зүйл. Ялангуяа үсээ угаах өдөр арай илүү өндөг нухахаар нөгөө угаах үед аль хэдийн унах шатанда орцсон уснууд ингээд салж гарч ирж байгаа хэрэг. Ойлголоо. За тэгвэл яг хизээ би үнэхээр санаа зовох хэвтэй юм бэ? Хэвийн ба хэвийн бус уналтын ялгаа нь юу вэ? За дараах тохиолдолд бас анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт самнах болохонд үс бөөнөрөө унах. Хоёрдугаарт үснийхээ хэмжээ ингээд мэдэгдэхүйц сэрхэж их. Тийм. Гуравдугаарт энэ их уналт нь 2-3 сар ингээд тасралтгүй үргэлжлэх. Ойлгомжтой. Гэхдээ үүнээс ч чухал нэг асуулт бий. Хамгийн гол анхаарах юм нь таны үс гэмтэлтэй байна уу? Гэмтэлтэй юу? Энэ ямар хамаатай гэж? Маш их хамаатай. Заримдаа бид нар хуйхнаас ингээд үндэсээрээ унж байгаа үсийг Тийм. гэмтлээс болж тасарж байгаа үстэй андуурчдаг. Энэ хоёр бол огт өөр асуудал. Вау. Нэг нь хуйхны, нөгөөх нь үсний арчилгааны асуудал гэсэн үг. Тэгэхээр хуйхны асуудал биш. Зүгээр л үсний гэмтлээс бузууд үс багасаад яхаа юм шиг санагдаж болох нэ. Яг тийм. Энэ ялгааг мэдэх нь маш чухал. Хэрв та эргэлзэж байвал манай салон дээр ирээд мэрэгчлэтнээс үнэгүй зөвлөгөө аваарай. Бид танд ялгааг нь онцлоод өгнө. Гайхалтай. За сонсогчдоо, бид дараагийн дугаартаа яг энэ сэдвтэй холбоотойгоор Тийм. стресс үс уналтад нөлөөлдөг үү гэдэг талаар ярилцах болно. Now, here's a question we'd like you to think about. Таны сам шүршүрд байгаа үс таны хуйхны өгч үдэх юу? Эсвэл таны үсний гэмтлийн илэрлүү? Дараагийн дугаараар уулзцгаая.